За өглөөний мэнд хүргэе. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь бол Монгол улсад хамгийн тулгамдж байгаа асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ энийг яг хуулийн төслөөр бүрэн шийдвэрлэж чадах дээр бол би жоохон эргэлзээд байгаа юм. Яагаад тэгэхээр ер нь бид нар чинь ингээд Монголд асуудал байхаар нэг зөвлөл байгуулад нэг хэдэн хүн авчиж хуралдуулаад энэ асуудал шийдэгдчих юм шигээр ойлгоод байгаа юм л та. Тэгэд энэ эдийн засгийн зөвлөл дээр нь болохоор засгийн газар ерөнхийдөө бол ямар хүмүүс орох вэ гэдэг өөрсдөө шийдэх юм байна. Тэгэхээр чин энэ нэг 50 хүний бүрэлдэхүүн дотор орж чадсан компанийн ч байд юм уу, хувийн хвшлийнх нь эрх ашиг, за дээрээс нь тулгамдж байгаа асуудлуудаа шийдвэрлүүлээд бусдууд нь одоо орхигдоод яваад байх юм шүү. Дээрээс нь энэ нь одоо хэр хугацаанд тухайн одоо зөвлөл дээр хүмүүс нь байж ахын, иргэн сонгогддог байх юм уу, сонгогддгүй байх юм уу гэх мэт олон асуудлыг дагуулж байгаа. Тэгэхээр ерөн зүгээр юм зөвлөл байгуулад л тухайн зөвлөл дээр асуудал шийдэгдэх гэхээр ч нөгөө бүтэц томруулдагтай л адилхан байгаа юм л да. Төрийн албаны ёс зүйн тухай хуулийг, төрийн албаагч ёс зүйн тухай хуулийг бас баталж исэн. Тэгээ тэрнтэй холбоотойгоор баахан ёс зүйн дид хороо гаргасан. Хувь хүний одоо ёс зүй, ёс суртахуунтай холбоотой хуулиар буюу шийдэх одоо хэм хэмжээг одоо зохицуулах боломжгүй зохицуултуудыг бид нэр ингээ хуулиндаа гаргаж өчтдөг. Тэгээ дахиад баахан бүтэцээ нэмжидэг нэг ийм сонин тогтолцоолоо ерөнхийдөө яваад байгаа. Тэгэд эдийн засгийн эрх чөлөө өөрөө аягүй чухал байдаг. Гэхдээ энэ нь үндсэн хуулийнхаа дагуу бид нар уг нь бол хангалттай тусгаад өгсөн шүү дээ. Манай улс чөлөөт эдийн засгтэр тулгуурласан хувийн өмчийг хамгаалдаг байна гэдгийг заагаад өгсөн. Гэтэл энэ дээр байгаа заалтуудыг харахаар надад жоохон угаасаа л одоо хэрэгжихгүй л байгаа зүйлүүдийг тавьсан байгаа. Эсвэл бусад хуулиудаар тэртээ тэргүй хамгаалсан байгаа зүйлүүдийг давтаад ийм лозунгийн шинжтэйгээр оруулаад ирж байгаа нь яг бодиттой байдлаар бид нар одоо нэг эдийн засаг болон бизнесийн орчин сайжруулж чадахгүй юм шиг харагдчихээн л да. За тэгээд бас хоёр дахь асуудал нь болохоор мэргэжлийн хяналтын талаар сая бас их 2 сайд ярьж байна. 2022 онд бол мэргэжлийн хяналтын нэг 1600 гаруй ажилтнтай байсан. Тэгээ 26 чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байсан. За тэгээд яг энэтэй давхар бүтцэн болохоор яамдууд дээр 1400 хүн бас давхар одоо хяналтын чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан. За ингээд энийг нийлүүлээд 300 хүнийг бол оронтойг нь хэмнээд өмнөх мэргэжлийн хяналт төр байсан одоо 1600 ажлаас 800-ыг нь бол яамд бодлоо татаа оролцуулсан байна. Тэгэхээр одоо мэргэжлийн хяналтын газрыг буцаад сэргээ гаргаж байгаа юм бол тэгэхээр хүмүүсийгээ яаж бүрдүүлэх гэж байгаа юм бол энэ бүтэц оронтоон дээр нь та яаж төсөөлж байгаа гэж харъя. Ерөнхийдөө бол бид нар чинь эдийн засгийн эрх чөлөө олгоно гэдэг хэрнээ мэргэжлийн хяналтын газраа буцааж гаргаж ирнэ гэдэг чинь ахяад л маш том хяналтын одоо тогтолцоог бид нар ахиж үүсгэх гээд байгаа юм биш үү гэдэг нэг ийм зүйл байна. Тэгэхээр энэ дээр хариулт авахыг хүсэж байна. За энэ 2 сайд хариулъя. За хоёр бодлого зэрэгцээ явж байгаа. Нэг талдаа бизнес эрхлэх эрх чөлөөг дэмжинэ. Нөгөө талдаа төрийн хяналт шалгалтыг зохицуултыг тодорхой болгоно. Энэ хоёр хамт явахгүй бол бас болохгүй зүйлүүд. За яагаад гэвэл нэг талдаа бизнес эрхэлж байгаа бизнес эрхлэгчийн эрх ашиг гэж байна. Нөгөө талд ард иргэдийн эрх ашиг гэж байна. Тэр хэрэглэгчийн эрх ашигын асуудал байна. За нөгөө талаас нь хяналт заашгүй байх нарийн зохицуултууд олон салбарт орж ирж байна. Байгаль орчны чиглэл, уул уурхайн чиглэл, уран цацрагийн асуудал, газрын ховор гэж ирнэ. Тэгэхээр хяналтыг шинэ хяналт буюу өмнөх мэргэжлийн хяналтаас агуулга өгөх өөр гаргана. Зөвлөдөг, тусалдаг, дэмждэг. Заашгүй үндэсний аюулгүй байдал, ард түмний эрх ашиг, нийт эрх ашиг зөрчил, хатуу хязгаарладаг, зогсоодог ажил хийнэ. Тэгэхээр агуулгад оронтой төсөв дээр ямар нэгэн юу гарахгүй, нэмэгдэл зардал гарахгүй гэдэг үүрэг өгсөн. Яамдуудад байгаа салбарын хяналтуудыг нэгтгэж, зохион байгуулж тэр хүрээнд төсөв оронтойгоо зохион байгуулагддаг ерөнхий үүрэг дээр бид нар нарийн бүтцээ хийж байна. 3 сарын хаврын чуулганаар төрийн хяналт шалгалтын тухай хууль энэ бүтэц оронтой заавал их хурлаар батлагдчихэж энэ маань хүчин төгөлдөр бол энийг оруулж ирнэ гэж. За тэр дээр нь бизнесийн байгууллага, төрийн байгууллагын зөвлөлдөх механизм заашгүй. Тэгэхээр альва бизнесийн үйл ажиллагаа холбоотой шийдвэр гаргахдаа заавал энэ бизнесийн зөвлөлөөрөө дамждаг, энд хэлцдэг. Бизнесийн зөвлөлд маань 50 хүн гэж биш юм байна. Бизнесийн зөвлөлийн 50-аас доошгүй хувь нь хувийн хвшлийн, төлөөллийн, холбоодын, шинжилгээ ухааны байгууллагын, гадаадын хөрөнгө оруулагчдаас бүрднэ гэж байгаа юм. Ингэснээр энэ засгийн газар улс төр их том хүсэл эрмэлзэл байхгүй хувийн хвшил хөрөнгө оруулалтад татъя.
Энэ зохицуулж байгаа 200 гаруй хууль тогтоомжийг нэлээд өөрчилъё. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулалт архи 40 гаруй хязгаарласан хоригдсон ийм зохицуулт байгаа юм. Энэ болгондоо эргэн харъя. Ер нь манай эдийн засгийн нөхцөл байдал бид эдийн засгаа зайлшгүй тэлэх, эдийн зах зээлээ тэлэх, экспорт нь чиглэсэн. За дээрээс нь гадны хөрөнгө оруулалт таатай байж энэ эдийн засгаа тэлэх бодлого хэрэгжүүлэхгүй бол одоо бол бид нар үндсэндээ ингээд 3.5 сая хүний зах зээл мань үндсэндээ ханж байна шүү. Одоо яг байгаа хүчин чадалтай тулж байна шүү. Тэгэхээр бид нар саваа томруулъя. Тэгэхин тулд Монгол улс бизнес хөрөнгө оруулалтанд таатай улс болох хэрэгтэй. Тэгэхин тулд бидний өнгөрсөн 35 жилийн хувьлагын дүгнэлт хийгээд эрх зүйн их том өөрчлөлт хийе. Бид бол засгаас бол ерөнхийн бол суур бодлогын юмнууд оруулж ирж байна. Одоо би улс төрийн бүх номуудад нэг уриалмаар байгаа. Энэ бол манай их хурлын энэ бүрэн эрхийн хугацаанд бидний хийх хамтын том бүтээл байх ёстой. Энд манай улс төрийн номууд ажлын хэсэгт хамтран яг оролцоод энэ бол их хурлын одоо бүтээл байна. Бид өнөөдөр оны сүүлийн өдөр ингэж явсаар байгаа өргөн барьж байгаа нь оноо ингэж өгөөд 26-ны гол зорилт бол бид нар бизнес эрхлэлөө дэмжсэн, хөрөнгө оруулалтыг дэмжсэн. За сая бид нар шуулгаар зөвшөөрлийн хуулийг орууллаа шүү дээ. Энэ зөвшөөрлийг бас нэг зохицолтсон. Ер нь нэг өнгөрсөн нэг дүгнээд эдийн засгийн төрийн оролцоогоо нэлээд хязгаарлаад, багасгаад цаашдаа төсөвтөх төрийн одоо зардлыг үлдэр бид нар эрс бууруулахгүй бол дотоодын бүтээгдэхүүн их өндөр 37 орлог хүрчээд байна. Тэгэхгүй бизнесийн орон зайг манай төрийн өмч, төрийн аж ахуй нэгж төсөвөөр дамжсан энэ шахалт их хүн тусаж байгаа. Цаашдаа ер нь ингэж бид явж болохгүй гэсэн үгнээс. Тэгэхин тус хууруудыг хийж байгаа. Тунхагийн гэж та хэлдэ. Тунхагийн биш, үндсэн зарчмууд хэлж байгаа. Өмч халдшгүй байна. Бизнес эрхчлөлөө халдшгүй байна. Төр энийг Цэнгэн гүшүүн тодруулсан. Тэгээд үндсэн хууль дээр угаасаа бас бичсэн байгаа ш бид нар хувийн өмчт халдаж болохгүй гэд. Тэгээд тэгсэн хэрнээ сүүлийн жилүүдэд бол хувийн өмчлөө бол асар ихээр халдж байна. Зах зээлүүд лүү бол төр өөрөө орж бас халдж байна. За тэгээд энэ эдийн засгийн зөвлөлийг ерөнхий сайдын дэргэд байгуулна гэдэг тэр нь бас нэг асуулт байгаа нь болохоор энэ худалдаа альжууд дөрвийн танхимын тэр өөргөө гүйцэтгэж чадахгүй байгаа юм уу? Худалдаа альжууд дөрвийн танхим энэ дэр чинь тэртээ тэргүй тусгай хуультайгаар бас ажиллаад явж байгаа. Аж ахуй нэгжүүд чинь тэр танхим дээр одоо өөр өөрсдийнхөө бодлогууд салбар зөвлөлүүдээр бас дамжуулаад нэлээд тэндээ бас ажиллаж идэг. Тэгэхээр танхимтайгаа ойлголцоод явж чадахгүй байна гэсэн үг үү? Их хоёр сайд. за гишүүдэд оруулахад асуудал өөдрөх талаас нь хандаарай. Танхим бол бизнес эрх ашиг хангаж байгаа нэг төлөөлөл. Ерөнхий сайд бол улс орны гүйцэтгэлийг удирдах байгаа хүний хувьд эдийн засгаа мэдрэх, хөрөнгө оруулалтын эдийн саатаашаа мэдрэхин тулд дэргэдээ зөвлөл байгуулж, тэр зөвлөөрөө дамжуулж энэ бизнес үүсэж байгаа, эдийн засаг үүсэж байгаа асуудлуудыг өөр манлайлалаар шийдвэрлэж явах, зохицуулт хийж явах үүднээс л байгуулж байгаа. Гэтэ энэ бол одоо хууль шүүхийн шийдвэрийг давна гэсэн зүйл биш шүү дээ. Жишээл арбитрийн асуудал байна. Монгол улс гэхэд л одоо бизнестэй холбоотой арбитрт өнгөрсөн хугацаанд 6 билүү 8 гомдлыг Монгол улс дээр авч олон зуун сая долларын өрөнд унжсан ба жишээнүүд их бий. Тэгэхээр аль болох энэ хөрөнгө оруулагчдын гомдлыг улс төрийн түвшинд төрүүлж мэдрэх, салбар хооронд зохицуултаар хангаа шийдвэрлэх ийм хурданд чурхаа байх үүднээс л хийж байгаа. Буюу нөгөө талаасаа бизнес эрхэлж байгаа хөрөнгө оруулж байгаа улсууд дуу хоолой Нэмж 1 минут. Их хоёр сайд. энэ зүгээр төсвийн зардал байхгүй. Оронтой байхгүй. Энэ бол энэ зөвлөл ерөнхий сайдын дээр хуралдаад зөвлөлд орсон тэр байгууллагууд гомдлоо гаргаад, асуудлаа гаргаад, дүгнэлтээ гаргаад ингээл ерөнхий сайдын анхаарлыг хүргэх нь чухал байхгүй. Тэгээд шийдвэр хурдан гаргах, дорн залруулах, заавал хууль шүүхтэр очих биш. Заавал тэр олон улсын арбитрт шийдэх асуудал биш. Наан зөвшөөрлөөр, хэлцлээр тэр шийдэх боломж орон зайг нь гаргаж өгч байгаа. Зүгээр улс төрийн нэг арга хэмжээ юу гэдэг бүтц. Тэгээ ерөнхий сайд болгон өөрөө энийг өөрчлөө, шинжилээд өөр холсуудаа ураад ингээд аваад явах болцоотойгоор. Тэрнээс төрийн байгууллага бүтц шиг төсвөө санхүүжих аливаа ямар нэгэн зүйл байхгүй.